Орхон аймгийн хэмжээнд зүвийг дадал болгон уран дор шүд гар угаалтын аварга шалгаруулах уралдааныг цэцэрлэгүүдийн дунд анхудаа зохион байгуулах гэж байна. Уралдаанд 2-5 насны хүүхдүүд ээжүүдийн хамт оролцох бөгөөд эрүүл амьдралын зөв дадлыг бага наснаас нь хэвшүүлэхэд асран хамгаалагчдын үүрэг оролцоог дээшлүүлэх гар шүд угаах дадлыг түгээн дэлгэрүүлэхэд уралдааны зорилго оршиж байна. Улсын хэмжээнд 5 насны хүүхдийн 88%, 6-аас 12 насны хүүхдийн 77% нь шүдний цоорол өвчлөлттэй байна. Орхон аймгийн хэмжээнд гэхэд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэхийн үзлэгт 5 насны 12,000 гаруй хүүхдийг хамруулахад 2 хүүхэд тутмын нэг нь амны хүндийд дунджаар 3 шүд цооролтой байгааг илрүүлсэн байна. Иймд халдвар төвчин болон шүд цоорох өвчнөө сэргийлэхийн тулд эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг сайжруулж олон нийтэд зөв дадлыг сурталчлан таниулах шаардлага тулгарч байна. Уралдаанд Орхон аймгийн 31 цэцэрлэгийн 248 хүүхэд ээжүүдийн хамт оролцох юм а. Шүд гар угаалтын авраг шалгаруулах уралдаан 2025 оны 4-р сарын 1-ний өдөр Орхон аймгийн залуучуудын ордонд зохион байгуулагдана. Зохион байгуулагч Орхон аймгийн эрүүл мэндийн газар, ивент тэтгэгч Орхон аймгийн засаг даргын хамгааллын газар, нийгмийн бодлогын хэлтээс, хамтран зохион байгуулагчаар Орхон аймгийн боловсролын газар, Орхон аймгийн шүдний мэргэжилтнүүдийн холбоо, Орхон аймгийн өрхийн ангаа ухааны мэргэжилтнүүдийн холбоо ажиллаж байна.